хоёулаа нэг хэдэн тоо хамтдаа үзье те. Ер нь 10 жил юу болоод өнгөрч юу? Энэ улс орн 10 жил гэжтэй 12 жил шүү дээ. Одоогийн байгаа ерөнхийдөө хүрэл сүхийн хамтарсан 2 жилийг оруулах юм бол камер нь хаана байна вэ? Ишээ гарч гин үү? За энэ. За нэгдүгээрт нь 2016 харьцуулсан байгаа. Манай улсын төсөв 5.8 их найд, 26-нд 31.9 их найд. Улсын төсөв 5.5 дахин өсчээ. За хоёрдугаарт нь татварын орлого 2016-нд 4.9 их найд байсан байна. 25 оны эцсээр 27.1 их найд буюу 5.5 дахин өсчээ бас. За татварын бус орлого. Татварын бус орлого бол их сонирхолтой байна. 16,884 тэрбум байсан бол бүр 3 их найд болсон. Хамгийн гол нь энэ дээр одоо өөрөөр хэлбэл иргэдэд хоргож хүү торгуулаас өнгөрсөн жил би 25 оны шиг олсонгүй 24 оны гүйцэтгэлээр 410 тэрбум төгрөгөөр зөвхөн иргэдэд торгосон хүү торгуулын орлогоор татварын бус орлогоо бүрдүүлжээ. За өнөөдөр дундаж орлого нэг 3 орчим сая байна. Гэтэл зарлага нь 3 сая 100. Энэ бол статистикаас гаргаж байгаа тоо. Гэхдээ статистик тоог бас яаж гаргадгийг би мэднэ. Өөрөөр хэлбэл хөдөлмөрлөөд ахад ядуураад зээл авч амьдардаг иргэдтэй болчихжээ гэж. За энэ их сонирхолтой тоо. 2016 онд нийт Монгол улсын иргэдийн 54% нь нийт өрхийн 54% зээлтэй байсан. Өнөөдөр 10 жилийн дараа нийт Монгол улсын нийт иргэдийн өрхийн 71% зээлтэй болсон байна. Энэ юуг харуулж байна вэ гэж. Өөрөөр хэлбэл 5.2 их найдын зээлтэй байсан бол зээлийн үлдэгдэл өнөөдөр 26 оны 3 сарын байдлаар ерөнхий сайд хариулъя. 2 минутаар. Тий. За баярлалаа Ганбаатар гишүүнэ. Татварын хувь хэмжээ өсөөд татварын орлого өссөн биш. Уул уурхай салбарын өсөлтийг дагаад төсвийн орлого өссөн байхгүй. Бас нэг талаас хит гэж ярьж болохгүй баг. Уул уурхай салбарын ил тод байдлын хууль санаачлагыг би нээлттэй засгийн түншлэлд төлөөлж очихдоо дэмжиж энэ хуулийг баталцахад оролцсон. Биржээр нүүрсээ арилжаалдаг болсноороо татварын орлого өссөн. Татварын орлого өссөн. Тийм учраас 10 жилийн дотор GDP 29.9-өөс 89.9 хүрчээд нэг хүнд ноогдох per capita чинь бараг 10,000 хүрэх гээд байна. Харин бид нэр хоригдлол үүсгэж чадсангүй. Энэ бол алдаа. Осныгоо хэрээр үрсэн байна. Тийм учраас бид осныгоо хэрээр үрсэн энэ алдааг засах ёстой. Өнөөдөр намайг ажил аваад 3 сарын 30-нд ажил аваад өнөөдрийн байдлаар чинь одоо экспортын орлого мөн үнээс чинь бараг 2 дахин. Ингээд биржээ дэмжиж чадвал үр дүн гардаг. Намайг эдийн засгийн хөгжлийн сайд байхад би бомбд дээр 12 шатамжлага байсныг 6 болгож ирсэн. Түүний үр дүнд логистик шийдэгдсэн. Тийм учраас өнөөдөр валюта бид нар өвчөөгөө яваа. 7.3 гэдэг нь муу тоо биш. Энэ байж ич энэ нийлүүлэлтийн гаралтай инфляциас иргэдэд хамгаалдаг. Тэгэхээр төсвийн бодлого мөнгөний бодлогын уялдаа гэдэг бол өөрөө энэ юм аа. Яг үүн дээрээ дамжуулаад татварын хуулиа хийж чадвал ажлын байрыг нэмэгдүүлэх боломжууд бий болох юм аа. Ажлын байрыг нэмэгдүүлэх. Хэдэн жил бид нар хэрэглээ дэмжиж явах вэ? Хэдэн жил. Тэр хөдөлмөрийг дэмжиж, ажлын байрыг дэмжсэн бодлого өөрөө эдийн засагт эерэг эффект өгдөг юм аа. Тийм учраас татварын хууль бол хөдөлмөр эрхэлж байгаа хэм бүрийг дэмжих бодлого юм аа. Тэгэхээр миний асуулт бол түрүүнд бид нар хэдэн жил энэ данхар төрийг тэжээх вэ гэж танаас асуух гэж байсан. Үндсэндээ төрийн үргэлгэн зардлыг яагаад бид татвар нэмэх замаар иргэдээс авах хэрэгтэй юм бэ? Та энэ тоон дээр их анализ хийх хэрэгтэй байхгүй юу? Татварын бос орлого ялангуяа. Энэ бол яг иргэдэд хүү торгуул. Үндсэндээ энэ чинь 3 дахин өссөн байгаа байхгүй юу? Хэдийн утал иргэдэд зөрчлийн хуулиар бус хуулиар торгож татварын орлогыг бүрдүүлэх вэ гэдэг асуулт байсан. Та энэ дээр хариулчихгүй юу? Тэгээд арга хэмжээнүүдийг авж байгаа. Тийм учраас би сая эхнийхээгээ хэллээ. Нэг 14 хэмжит компаниг буулгалаа гэдэг шиг арга хэмжээнүүдийг үн шаттайгаар авнаа. Зөвшөөрлийн хуулиар 110 зөвшөөрлийг мэргэжлийн холбоонд шилжүүлнэ. Би хуулиа хүлээж байгаа. Монгол хуультай орох учраас. Ингэж чадвал би 110 зөвшөөрлийн үйл ажиллагааг мэргэжлийн холбоонд зоригтой шилжүүлнэ.
Дээрээс нь төрийн үйлчилгээний албаа хаагчид 10 жилийн дотор одоо хүн амын тоо чинь 400 мянгаар давчаад байгаа учраас төрийн үйлчилгээний албаа хаагчдын тоо өссөө. Гэтэл тээзээ төрийн захиргааны албаа хаагч өсөөгүй юм билээ. Маш бага үзүүлэлттэй. Тийм учраас цаашдаа бол бид энэ public service, civil service ангилж төрийн албаны шинжилгээг эхний зам бол энэ цалин үйлс нэмэгдлийг нэг хуулиар шийдэж байгаа. Тэгээ ер нь миний явуулж байгаа манай засгийн газрын явуулж байгаа бүх бодлого бол ингээ уялдаатай шүү.